Үгүй би гат амар гой цас орж байгаа юм гял гараад ирсэн чинь байхгүй болж байна. Би цас амар сонсон байна. Би яаж гарч ирсэн гэж энэ цасыг та нарт харуулах гээд. Нара. Цас гарч баярлж гарлаа шүү бүр. Танарт ихтэй харагчна жоохон цас яар жижигэн болчлоо. Энэс өмнө амар гой том ширхэгтэй цас байсан. Тэгсэн чи одоо юм жижигэн ширхэгтэй болоод бороо шиг болчлоо. Энэ яг ихтэхгүй тэгээ цас орохоор амар хогийн газар ерөөсөө цагаан болохгүй заяа. Шал фейл юм уу? Засан бацхано. Өнөөдөр штэ. Би энэ бичлэг хизээ гарахыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдөр 28-12 сарын энэ жил одоо дуусах гэж байна. За тэгэхэд дэлгүүр хонгоос эцэст ингэж нэг дэлгүүр хонгоод юм байж. 24-нд дэлгүүр хагас хонгоос байхгүй юу? Тэгээд 2 цаг хүртэл хонгоогоо. Тэгээ би 24-нд угаасаа сүүгийг чинь ашир мочоод амар завгүйсэн штэ. Тэгээ 25 дэлгүүр хаалттай, 26 дэлгүүр хаалттай, 27 дэлгүүр хаалттай заяа. Яа 27 ч угаасаа бүтнээсээ өдөр байсан юм чи. Тэгээ ингээд 3 хоног хүнсний дэлгүүр хаацсан чи бид нар бүр амар эвгүй болоод сүлдээ бүр хоол моолн дээрээ нарилж марилаа тэгээд байж хагаад бүх салаатны ногоо дуусаад сая би гарч салаатны ногоо мандрин 2 авлаа. Өнөөдөр бүгдээ гоё юм хийнэ. За би орж эхлээд хараадах. За би гэртээ. Хөөе миний үсийг хараа юм. Антент олчод нь одоо ингэ норохгүй бол. Юу гэж хүмүүсээ? Өнөөдөр их цэвэрлэгээний өдрөө. Жил дуусч гин. Тэгээд манайх гэрийнхэн ер нь манай ээж жил дуусахаар юу их цэвэрлэгээ хийдэг байхгүй юу? Жилийн эцэст. Ерөндөө их цэвэрлэгээ нэг 30-31 гэж ахад болдог. Тэгээ одоо миний өрөө амар байгаа та нарт би харуул марчихгүй. Би жоохон зэгцэлчээд тэгээ үзүүлээ. За яаж яах тэгэхэд тооног чигээгүй. Тэгээ би киндер пингүү сайн авсан. За. Эхлэх үү. Би яагаад ч юм бүр ингээд халуунгатай юм идмээр санагдаад тэгээд өнөөдөр докбуки хийхээр шийдлээ. Энэ удаад би нэг сүндүбүү гэдэг нэг силк тофутай хийсэн. Силк тофу 2 өндөг силк тофу надаа уураг болоод өндөг нь уураг болоод тэгээ яах вэ? Гурил халуунгатай юм. Бүр амар идмээр санагдаад юм аа. Тэгээд энийг ядчихэд бүгдээрээ гэр цэвэрлэгээндээ эхлэе за. Тэгээ өглөө жоохон залхуурсан учраас одоо ингээ өдөөс хойш болж байна. Тэгээд бас би нэг хувцас зарна гэсэн шүү дээ. Тэр зарах хувцснуудынхаа зургийг аваад тэгээд онлайн тавина. За би гэрээ цэвэрлсэн шүү. Миний гэр буцаад цэвэрхээ. Энэ гэхдээ байгаа энэтэй би маргааш бишаална. Тэгээд би түр хуучин шилээ зүүцсэн. Тэгээ би цэвэрлэгээ хийж байгаад энэ шилээ олсон. Миний шилээ өөр юм. Шал Harry Potter шиг байна уу? Гайгүй байна уу? За ямар ч гэсэн одоо би усанд ороод гарч ирээд маргааштай бэлдээд би маргааш нөө шүдний эмчтэр очно гэдгийг хэлсэн баха. Тэгээ ямар ч гэсэн маргааш амар их хувцсны зураг авна. Тэгээд эмчтэр очно. За тэгвэл маргааш хүртэл баяртай юу. Bye bye. За өглөөний мэндэлцгээ. Нэглэн л амар унтлаа. Ядчих нөгөө нэг латте үстэй унтцсан болохоор миний ус сайхан болцсон. Нэг ус нүрээ гайг болгочоод тэгээд зураг авч эхэлнэ. За. Хөөе та нараар минь юу вэ? Би нэг иймэрхүү л амьдарч юм да. Өнөөдөр ашгүй гоё нар гарчлаа тийм баад. Би тэгтээ наруу газар аваад байна. Эсвэл байгаа нарны юм болоо. За. За араа гатах. Хөөе би болцсон.
Үсээ би нэг жоохон өөрөөр борж ялах гад үтсэн чинь жоохон инээт болчлоо яах вэ? Инээдтэй биш ээ нөө. Яах вэ? Нэг жижигхэн борж ялах гэсэн чи эндүүгээд болдгүй мэнэ. Эсвэл юу яачих вэ? Дээшээгээ ингээд хавчих уу? Эсвэл хагасыг хавчих уу? За би ямар ч гэсэн эхнийхээ хувцас өмсөдгий. Тэгээд өмнө нь би Clyde Kaiser гэдэг нэг юугаар сайтаар зардаг. Сайт биш аппликейшнаар зардаг байсан. Одоо тэгээд би тэргээр нэг ч зарж үзээгүй. Миний такси минь хүн автгүй юм шиг. Гэхдээ одоо болохоор тэр нь өөрчлөгдөд Vinted гэдэг нэг өөр нэртэй аппликейшн болсон гэсэн. Тэгээ одоо энэ бүгдийг Vinted-д тавиад тэгээд хэр зарагдах нь үздэгэ. Би нэг блогн дээр үзсэн шүү дээ. Тэр юм даа. Нийлээ 10 жилийн хөсөлтийн блог үзсэн. За тэгээд за дараагийн энэ дээр ихтэй би өөрийнхөө бүдүүн болсныг одоо амар мэдэрч байна. Яагаад гэвэл энэ амар тактикгүй байсан ч අපිට амар бариад ахыг бүдүүн хэмжээгээр байдаг. Фотон энэ танарт юу харагдчих юм. Тэгээд танарт юу харуулахаар хадлаа. Ингээд би бас цамцшиг хичээх шиг ингээд зарж байгаа. Энэ тамгалчтай тамгалсан ч би бас заа. Тэгээд бүгдийн комплектээр заана. Ахаага хүмүүс юу ч авч байна. Ийм зураг тавих мах юм шиг байна. Би зураг авах. За, миний дараагийн outfit зарах байгаа миний юбк. Энэ юбкийн дээр нөгөө нэг хижак шиг юм өмсөж арайгүй юм уу? Энэ юбкийг би яагаад зарах байгаа гэж хаад болчихдаг ч юм уу гэсэн ч юм уу. Энэ зүгээр амар хямдхан авсан байсан юм л та. Тэгээд энэ юбкийн оронд арай энэс дээр гайгүй хөөрхөн харагдахаар юм олсон гэж бодохгүй юу? Тэгээд ерөөсөө бараг өмсөхгүй байгаа мó. Тийм болохоор өмсөхгүй юм байдаг ч гэсэн зарчих гэж байна. За. Миний энэ цамц штэ. Уул нь амар хөөрхөн надад амар таалагддаг боловч би өмсөж чаддаггүй. Яагаад гэхээр би энэ цамцан дээр ингээд күртэг өмсөн штэ тий. Тэгэнгүүт энэ нь ингээд дээшлээд тэгэнгүүт гар ингээд нэг хогийн дээдтэй болоод хүүгийн болоод тэгээд энэ дээрээ бүр ингээд заарлтаад тэгээд өмсөж чаддаг байхгүй юу? Энийг уул нь ингээд ханцуугаар урттай ингээд мөр гаргаж өмсдөг. Би тэгээд иймэрхүү цамцан дээр жоохон асуудалтай байдаг юм юу вэ гэхээр ингээд мөрөө гаргаад өмсөн шүү дээ. Тэгэхээр халууцаад байгаа мó дараад байгаа мó? Биш халууцаад байгаа мó дараад байгаа мó? Яах гээд байгаа энэ дээр цамцаар. Тийм болохоор энэ цамцыг зарах чаа. Энэ цамцыг өмсөхөөр дээгүүр нь юу ч өмсч болдоггүй. Тэгээд яг хоо харагдвал гоё харагддаг. Тэгэхээр энэ цамцыг надаас авах гэж би бодож байгаа. За энэ хүү завшааныг ашиглаад би яагаад шүдний эмчтэр очиж байгаагаа ярьж өгье. Шүдний эмчтэр би зүгээр л 6 сар болгоо намайг шүдний эмчтэр ирээрээ гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд ирэх үү гэхээр нь очноо гэсэн чи яг энэ өдрөөж таарад тэгээд зүгээр л үзэлгэн тавьж байгаамаа. Миний сүүлийн цамц тэгээ бас энэс илүү жоохон хэдий өөр юм байгаа. Тэгээд тэр юмтэйгаа би бичлэгэндээ зүгээр оруулсан амар их юм багтаад ахаар. Гэтэ ямар ч зэн яа ангаж байгаа вэ гэхэд би сая боосон байхгүй. Ингээд энэ цамцыг гэхдээ би яг үндэ амьдралаа хэзээ ч ингэж өмсөж үзээгүй. Зүгээр адалтны дээгүүр задгаагаар ингээд сул тавьж өмсдөг. Тийм. За.
За ингээд шинэ жил ирж ийн шкафнаас илүү юмнуудыг гаргаад тэгээ одоо бас нэг хідэн цүнх байгаа би цүнхнүүдэд нь харуулах уу. Миний зарах цүнх жоохон за найздаа би 10 жилдээ авсан юм аа. Та нар намайг битгий шоололтоо. За хоёр дахь нь энэ би бас 10 жилдээ авсан. Миний 10 жилдээ барьж ирсэн цүнх үүргэвч энийгээ зараад дараа нэг олигтой үүргэвч авах гэж бодож байгаа. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор энэ нэг коучинг цүнх. Тэгээд би гараа явж гин. Шидний эмчтэр очин зүгээр л шалгуулна тэгээд шалгуурал болоо. Гэхдээ би өнөөдөр машин авч байгаа би та нарт ямар машин авч байгаагаа үзүүлээ. Зүгээр гэд машин барьмаар санагдаад тэгээд машин авч байна. За энэ Audi A2 л орж үзэх бүгдээрээ ямар хөө юм бэ? За би бүсээ зүүсэн. Машин өөрөө ийм хөөрхөн юм байна. За асаах уу? Асаах товчноо байна. За. Би жоохон яга. Соёлоо орчлуулах юм. За яг бүгдээрээ. Яа. За би танаас дүннээ хэлээ заяа. Би одоо ингээ машин барьж байгаа штэ. Ягаа машин барьж байгаа вэ гэхээр бүтэлтэй юм мартчихсан. Заяа. Манай гэрлөө алхахад 15 минут болдог болохоор би алхахын оронд 10 минут одоо нааш цаашаа 15 минут гээд 30 минут алхахын оронд би машин аваад очихдоо 5 минут, эрэхтээ 5 минут гээд ингээ нийт 10 минут за яг буухыгаа тооцоод гэрлөөгөө орж гүүхийгээ тооцоод нэг 15 минут боллоо тий. Парклэн бас. Тэгээ 15 минут гээд тооцонгууд би цагаан амар хэмнэж байгаа байхгүй. Гэхдээ алхах нь биш бас гэрлүүгээ алхахаас гадна гэрлүүгээ би гэрээсээ гараад би 3 буудал явцсан байсан учраас нааш цаашаа ахаад 3 буудал явна гэдэг чинь би одоо тойргон дотор байна. Бити надтай ойрхон яваад ээ. Машинууд дайргаатай юм зүгээр. Гялс ингэж явчаад гэрлүүгээ орж гүүгээд гарч ирээд. За дараа уулзъя бай. Я одоо жоохон завгүй. Би эмчээсээ гараад ирсэн. Тэгсэн чи манай эмч бүх юм зүгээр байна гинэ. Тэгээд шинэ ондоо сайхан эрүүл шүттэй ороорой гинэ. Би тэ баярлаа гэж гараад ирсэн. За ингэ сайхан эрүүл шүттэй шинэ ондоо сайхан ороорой намайг намна гэртээ ирсэн. Тэгээд шинэ жилийг би намнагийн дөнгөрөөнд даанч манай 21 цагаас хойш гадуур явж болохгүйгээ хэлсэн болохоор би 21 цагаас өмнө очих байх. Сайн мэдгүй намна маргааш нарийн юмнуудыг хэлнэ гэсэн. Тийм болохоор бай. Энэ хүртэл надтай хамт байсан баярлалаа баяртай. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Tschüss.